Бүгдээрээ сайн байцгаана уу. Тэгээд олон бүсгүйчүүдийнхаа үйл ажиллагаанд тэгээд тэр дундаа хөгжлийн шийдлийнхантайгаа хамт оролцож байгаадаа маш их баяртай байна. Тэгээд би өмнө нь одоо чинь бараг 5-6 жил болсон юм. 5-6 жилийн өмнө хөгжлийн шийдлийн бэст төсөл дээр хамт ажилладаг. За яг бэст төслийн бодлогын нөлөөллийн зохицуулагчийн ажлыг хийдэг байсан. Тэгээд тэр хугацаанд бас маш олон жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, жижиг дунд бизнес эрхлэгч, орон нутгийн бизнес зүйдтэй танилцж олон одоо зовлон, жаргал, бэрхшээл олон асуудлуудыг нь бас сонсож мэдсэн нь одоогийн яг энэ парламентод бас нэг зарим нэг ажлыг хийхэд та бүхнээс авсан хөргөдлөөсөн тэр туршлага маш их дэмтэй, өгөөжтэй байдаг шүү гэдгийг бас хэлэх гэсэн. Тэгээ өнөөдрийн танилцуулах мэдээлч гэсэндээ бас яг бэст төслийнхэнтэйгөө хөгжлийн шийдлийнхэнтэйгээ хамт ажиллаж байх хугацаанд хоримтлуулсан туршлага дээр үндэслээд зарим нэг хууль тогтоомжуудын шинжилгээг хийхийг зорж байгаа. Тэгээ үүнийгээ бид та бүхэнд товчхон танилцуулъя гэж бодож байна. Бид жоохон нөгөө төлөвлөсөн цагаасаа хоцорч байгаа учраас би 15 минутанд биш 10 минутанд багтаагаад танилцуулга хийчихье. За гендрийн мэдрэмжтэй эрх зүйн орчин гэж. За би өнөөдөр нэг та бүхэндээ нэг хоёр агуулгаар хуулийн төслийг танилцуулна. За эхнийх нь бол яг энэ аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хууль гэдэг. За зарим тохиолдолд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих тухай хуулийн төсөлч гэж бас яригдж байгаа. 24 оны өмнөх парламент 23 онд энэ хуулийн төслийг анх хэлцэж ирсэн. Яг 23 онд тухайн үед парламентын төслийг хэлцэж байхад би өөрөө яг энэ төслийг яг энэ хуулийн төслийг яг гардаж яг өөрөө энэ төслийг биччихсэн. Гэхдээ харамсалтай нь 23 оны парламент бол энийг бүрэн дүрэн баталж чадаагүй. Шинэ 24 оны парламент бүрдсэн. За ингээд шинэ 24 оны парламент бүрдээд одоо эмэгтэй гишүүдийн зүгээс хамтраад энэ хуулийн төслийг хамтдаа өргөн барья гэсэн ийм одоо төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгээд яг энэ хуулийн төслийг бол бид нар улс төрийн нам үл харгалзаад яагаад эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих ёстой юм бэ? Ямар асуудал байгаа юм бэ? Дэмжлэг гэдгийн цаана юу байх юм бэ? Ямар агуулга байгаа юм бэ? Ямар эдийн засгийн хөшүүргүүд байх боломжтой юм бэ гэдэг хувилбарыг улс төрийн түвшиндээ, парламентын түвшиндээ ярьж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр та бүхний маань одоо оролцоо, идэвхтэй одоо дуу хоолой бас энэ хуулийг батлуулахад гаднаас маш их түлхэж өгнө. Тэгэхгүй бас яг улс төрд ороод ирэхээр эрэгтэй эмэгтэйгээрээ хуваагддаг. Одоо ихэнх төлөвлөгөө хэлэхдээ тэгэхээр нөгөө эрэгтэйчүүдийн улс төрийг давж эмэгтэй бизнес эрхлэлтийн асуудлыг бас ярина гэдэг нь гаднаас та бүхний дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байдаг гэдгийг хэлэх гэсэн. За тэгээд яг энэ хуулийн төслийн агуулга нь өөрөө цаанаа үндэслэл шаардлага нь өөрөө юу байгаа юм бэ гэдэг. Яг хуулийн төслийг хилцүүлэх, хуулийн төслийг танилцуулахад хамгийн түрүүнд яагаад эмэгтэй бизнес эрхлэлт гэж ялгаад байгаа юм бэ гэдэг зүйлийг нэгдүгээрт ярьдаг. Хоёрдугаарт яагаад бие даасан хууль байх ёстой юм бэ гэж яригддаг тийм. Жижиг дунд бизнес эрхлэлтийг дэмжих тухай хуулиар, эсвэл компани тухай хуулиар энэ асуудлуудыг зохицуулж болдгоо мó гэдэг ийм асуудлууд яригддаг. За дэлхийн бусад улс орн болоод яг одоогийн биднэрт байгаа статистик мэдээлэл, нийгмийн эдийн засгийн нөхцөл байдал гэдэг олон зүйлүүдийг харах юм бол яг бизнесийн эцсийн өмчлөгч бөгөөд яг бизнесээс ашиг хүртэж байгаа ownership гэж ярьдаг те яг эцсийн ашгийг хүртэж байгаа, яг баялагийг хүртэж байгаа хүмүүс нь эмэгтэйчүүд байна уу, эрэгтэйчүүд байна уу? Тэнд тэгш бус хуваарлалт байна уугүй гэж судлаад үзэхээр яачгүй тэгш бус хуваарлалт байдаг. Гисэн хэрнээ ихэвчлэн гүйцэтгэх захирлууд нь яадаг эмэгтэйчүүд байгаад байдаг. Яг хувь эзэмшил дээрээ төлөөлөл удирдах зөвлөл дээрээ шийдвэр гаргалтанд хэн нөлөө үзүүлээд байна вэ гэдэг ингээд ялгааг нь харахаар дахиад цаана дандаа эрэгтэйчүүдийн давмгай байдал бол олон тоон судалгаа мэдээлэлд нотлогдсон байдаг гэсэн үг тийм. За тэгээ эдийн засаг нийгэм соёлын эрхийн тухай олон улсын фактууд гэдэг юм уу эмэгтэйчүүдийг алагчлахаас урьдчилан сэргийлэх одоо бусад конвенцууд гэдэг юм олон улсын гэрээ конвенцууд дээр Монгол улс маш олон гэрээ конвенцуудад нэгдэж орсон. Түүндээ ямар амлалтыг дандаа ямагт өгдөг вэ гэвэл бид нар эмэгтэйчүүдэд тулгамдаад байгаа, салбар болгон дээр тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэхэд дандаа манлайж ажиллана гэдэг амлалтыг манай төр өөрөө өгдөг байхгүй юу? Өгдөг хэрнээ яг бодит үйлдэл дээр зарим тохиолдолд ухардаг тийм. Тэрний нэг жишээ нь яг энэ бизнес эрхлэлтийн орчин гэж явдаг гэсэн. Тэгэхээр энэ нь өөрөө маш олон конвенцууд дээр бол баталгаажсан эрхийн асуудал байгаа. За олон улсын гэрээ конвенц талаасаа төр үүрэг хүлээдэг юм байна. За нөгөө талаасаа яг бодит амьдрал дээр яг практик дээр ямар хэрэгцээ шаардлага юм байгаа юм бэ гэдэг тийм. За яг ковид бол энд бол энэ хуулийг батлан гаргах ёстой. Улс орнууд
ялангуяа эмэгтэй бизнес эрхлэлтийг анхаарах ёстой гэдэг дээр дэлхийн нийтээрээ том мессеж өгсөн үйл явдал бол ковид байсан. Ковидоор бол дэлхийн улс орнуудад энэ бизнес эрхлэлтэд маш олон өөрчлөлтүүд, маш олон өөрчлөлтийн давалгаанууд бол ирсэн. Гэхдээ тэр дунд тисэж үлдсэн бизнесүүд нь ямар төрлийн бизнесүүд байв, түүний ард хэн хүчин чармаалт гаргав, тэр дундаа эдгээр нь нийт иргэдийн амжиргааны түвшинд, ядуурлын түвшинд, нийгмийн тэгш бус байдал хэрхэн нөлөөлвөө гэдэг олон судалгаанууд дэлхийд даяараа хийгдэх болсон. Урд өмнө хийгдэж байгаагүй хэмжээгээр бас эмэгтэй бизнес эрхлэлтийн асуудлыг өргөн хүрээнд хөндөх болсон. Ковид өөрөө. За ингээд судлаад үзэхээр Монгол улс дахь тоо мэдээллүүдийг аваад үзэхээр яг эмэгтэй бизнес эрхлэлтийн талаар статистик мэдээллийг ангилаад үзэхээр гарч ирдэггүй. Хамгийн боломжтой тоо мэдээлэл хаанаас гардаг вэ гэвэл жижиг дунд бизнес эрхлэлтийг дэмжих сангаас хамгийн бодиттой тоонууд гардаг. Гэтэл тэнд ч болохоор юу байгаа лээ дандаа зээл авах гэж байгаа хүмүүсийн мэдээлэлүүд очдог тийм. Бүх бизнес эрхлэлтийн мэдээлэл байдгүй. Байхгүй. Зээл авахар хандсан хүмүүсийн мэдээлэл байдаг. За дээрэс нь дахиад тэнд чинь нөгөө нэг том бизнесүүдийн мэдээлэл байх уу? Байхгүй. Дандаа жижиг дундууд байгаад байдаг тийм. Гэтэл нөгөө баялагын тэгш бус хуваарлт өөрөө хаана илүү нөгөө баялагын хуваарлт илүү байгаа вэ гэхээр нөгөө том бизнесүүд дээр байгаа тийм. Том бизнесүүдтэй холбоотой нөгөө баялагын хуваарлтын мэдээлэл авах гэхээр статистикууд юусаа гарч ирдэг. За энэ нь өөрөө сүүлдээ ямар бэрхшээлтэй яг бодит байдал дээр нүүр тулсан бэ гэвэл Монгол улсад олон улсын донор байгууллагууд, олон улсын санхүүжүүлэгч байгууллагууд Монголын эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжье. Яагаад гэвэл ковидоор хамгийн үр дүнтэй бөгөөд тэр дундаа Монголын эмэгтэй бизнес эрхлэлтээр маш их эерэг үзүүлэлтүүд гарсан. Хаагдсан олон бизнесүүд байсан хэдий ч гэсэн тисч үлдсэн бизнесүүд дотор эмэгтэй захиралтай бизнесүүд олон байсан. Тэгэхээр энэ нь өөр юу хэлж байна? Нөгөө зээл өгөхөд шаарддаг хөрөнгийн баталгаанаас илүүтэй үйл ажиллагааны баталгаа үнэхээр Монгол бүсгүйчүүдэд байдгийн байна гэдэг мессежүүд болон олон улсад бол авсан. Гэвч бид нар тэр зээлийг аваад нөгөө эмэгтэй бизнесүүдтэй Монголын эмэгтэй бизнесүүдтэй өгөх гэсэн чинь Монгол улс ерөөсөө эмэгтэй бизнес эрхлэж гэж хинбэ гэдгээ ямар ч хуулиар тодорхойлоогүй байсан. Ямар ч хуулиар тодорхойлоогүй эрх зүйн нэгсэндээ ямар ч баталгаа байхгүйсэн гэсэн. Тийм учраас бид нар ерөөсөө тэр олон боломжтой санхүүжилт их усүрүүдийг бид нар авч чадахгүй өнөөдрийг хүрсэн гэсэн. За тэгэхээр тоо мэдээлэл байхгүй байх нь хоёрдугаар яах нь вэ? Ер нь эмэгтэй бизнес эрхлэлт гэж хин юм бэ? Ямар шалгуурыг хангасан хүн байх юм гэдгийг бид нар ерөөсөө хуулиараа тодорхойлоогүй гэсэн үг тийм. За ингээд эдгээрийг судлах хэрэгцээ шаардлага мэдээж гардаг. За яг ингээд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа тоонуудыг харах юм бол эмэгтэй захиралтай түрүүн байсан тийм эмэгтэй захиралтай бизнес эрхлэлт бол илүү эрхтэй захиралтай бизнес эрхлэлтээс илүү өндөр тогтвортой байдаг тийм. Тэгэхээр энэ өөр үйл ажиллагааны тогтвортой байдлыг илэрхийлдэг гэж байгаа. За түүнээс гадна ажлын хүчний оролцоотой холбоотой мэдээж тоон судалгаанууд байдаг. Эмэгтэйчүүдийн ажлын хүчний оролцоо Монгол улс хамгийн сонирхолтой нь Азийн бусад улс оронтой харьцуулахад эмэгтэйчүүдийн ажлын хүч монголчууд илүү эмэгтэйчүүдийн ажлын хүчний оролцоонд өндөр хувьтай байдаг. Гэхдээ харамсалтай дахиад энэ нөрөө ажиллах хугацаа нөрөө маш их тасалддаг. Тэр нь өөрөө юунаас болох вэ? Мэдээж нөгөө хүүсээ шалгаална, хүүхэд төрүүлнэ гэдэг хугацаа өөрөө маш их тасалддаг нь өөрөө эмэгтэй хүн эргээд яах нь вэ? Тэтгэврт гарах нийгмийн баталгаанд нь дандаа сөрөг нөлөө үзүүлдэг. Одоо ингээд бид бүгд аав ээжээрээ бодъё л да яг л тийм байгаа ч тийм. Манай аав бол ингээд тасралтгүй ажил хийгээл гайгүй дайггүй өндөр тэтгэвртэй гарсан. Манай ээж дунд нь зөндөө олон гарсан орсон. Тэгээ сүүлдээ хамгийн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр нь тогтоогддог. Тэгэхээр энэ чинь өөрөө цаана юу хэлээд байна вэ гэвэл нийтлэг эмэгтэйчүүдийн амьдралын чанарт өөрөө энэ чинь өөрөө яаж нөлөө үзүүлдэг юм бэ гэдгийг илэрхийлдэг гэсэн үг тийм. За тэгээд энэ дээр бид нарт ерөөсөө олдож байгаа мэдээлэл нь хамгийн сонирхолтой нь юу гарсан бэ гэвэл хувьцаа эзэмшигчдийн мэдээллээс илүүтэй захирлуудын мэдээлэл хамгийн олдцтой байсан. Тэгэхээр дахиад нөгөө жидүүдэрэ гэсэн үг. Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл улсын бүртгэлдээ бүртгэгддэг хэдий ч гэсэн тэр нь өөрөө хувь хүний нууц мэдээлэл инээдтэй холбоотой. Тэгээд дээрэс нь дахиад хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг хүүсээр ангилдаг бүртгэл манайхан бас хийдэггүй. Тэгэхээр нөгөө дахиад түрүүний хэлжсэн нөгөө бүртгэлийн асуудлууд маш олон асуудлууд үүссэн. За тэгээ энэ дээр нөгөө эмэгтэйчүүдийн хэрвээ эмэгтэй захиралтай бол орлого нь ямар юм? Ажлын тоон хэд байдгийг, эрэгтэй захиралтай бол орлого нь ямар юм? Ажлын тоон хэд байдгийг ингээд бүх статистикуудыг бид нар гаргаж үзсэн. 2.5 тэрбум төгрөгнөөс дээш борлуулалтын орлоготой аж ахуй нэгжийн
захирлуудын 72% нь эрэгтэйчүүд. Орлого буурах тусам яасан? Илүү эмэгтэй захиралтай орлого өсөх тусам яах вэ? Илүү эрэгтэй захиралтай байдаг ийм хандлага ажиглагдсан. Гэтэл ажилтнуудын тоог харахаар илүү жижиг дунд ангилалд очдог буюу ажилтнуудын тоо нь илүү жижиг дунд ангилал дээр байх юм бол илүү эмэгтэй захирлуудын тоо илүү өндөр байх жишээтэй. Тэгэхээр эндээс бас ямар дүгнэлтүүд гардаг вэ гэхээр хэд хэдэн статистикуудыг дахин харьцуулна л да. Эмэгтэй бизнес эрхлэгчид буюу эмэгтэй захиралтай бизнесээр илүү ажлын байр бий болдгийм байна гэдэг статистик гардаг гэсэн. Эмэгтэйчүүд илүү олон хүнийг цалинжуулах сонирхолтой, илүү ажлын байрыг нэмэгдүүлэх сонирхолтой, илүү нөгөө community based буюу илүү хамт олонны бий болгох тэр зүйл нь бол илүү эмэгтэйчүүдийн илүү өндөр байна гэдэг статистикууд гарч ирдэг. За тэгээд бид нар хуулийн төсөл рүүгээ ордог. Хуулийн төсөл рүүгээ ороод хамгийн түрүүнд бидний нэг сонирхолтой бөгөөд тулгарсан нэг том сорилт нь юу байсан бэ гэвэл эмэгтэй бизнес эрхлэгчдээ тодорхойлох байсан. За яг хувьцаа эзэмшиж байгаа эмэгтэй бизнес эрхлэгч гэх юм уу? Эмэгтэй захиралтай эмэгтэй бизнес эрхлэлт гэх юм уу? За хувьцаа эзэмшигчийн эрхтэйчүүд мөртлөө захирал нь эмэгтэй байвал энийг эмэгтэй гэдэг англи руу оруулах уу, оруулахгүй гэдэг маш олон хүчин зүйлүүдийг судлах хэрэгтэй болсон. Тэгээ Азийн бусад улс орнуудыг дахин харьцуулж үзсэн. Тэгээ манад хэрэгжиж байгаа нэг олон улсын байгууллагын төслүүд, олон улсын байгууллагын зөвлөмжүүд юу гэж ирдэг вэ гэвэл нөгөө бусад улс оронтой харьцуулаад ажлын байранда олон эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж ивэл тий. Жишээ нь үйлчлэгээний салбар байлаа гэхэд эмэгтэйчүүдийг илүү 51-ээс дээш хувь ажилтнууд нь эмэгтэйчүүд байвал энийг эмэгтэй бизнес эрхлэлт байна гэдэг англи руу оруулаа гэдэг ийм зөвлөмжүүд олон улсын байгууллагуудаас ирж ирсэн. За тэргээр нь явчаа гэдэг статистик гаргаад үзсэн чинь зөвхөн ажилтны тоогоор явах юм бол энэ өөрөө баялагын тэгшүүрэлт биш юм байна гэдэг нь гарч ирсэн. Жишээ номин компани ихэнх нь эмэгтэйчүүд байгаа. Тэгээ тэднийхийг эмэгтэй бизнес эрхлэлтийн англи руу оруулаад хөнгөлтөө зээл олгочих юм бол нөгөө нэг явсаар агаад үр өгөөж нь хинд очих вэ? Яг хувьцаа эзэмшдээр л очиж штэ. Тэгэхээр ийм зүйлийг бид нар айгүй бодиттой харах хэрэгтэй болсон гэсэн. Тэгэхээр Монгол улсын өөрийнх нь онцлог юу юм гэвэл түрүү миний хамгийн анх хэлсэн ажил эрхлэлт өндөр байдаг. Тэгэхээр монголчуудын бидний сонирхол юу байх юм гэвэл илүү эмэгтэйчүүдийг илүү ажлын талбар дээр аваачих гэхээсээ илүүтэй илүү баялагын тэгш хуваарлалтан дээр илүү анхаарах нь өөрөө чухал гэдэг тэр стратегиэргүй бид нар эргэж буцсан гэсэн. Японч гэдэг юм уу, Солонгосч гэдэг юм уу, Азийн бусад улс орнууд яадаг вэ гэвэл эмэгтэйчүүдийг аль болох ажилд эрхлүүлэхийн тулд бодлого нь явдаг гэсэн. Тэгэхээр манайх бас нэг арай дэвшилттэй байгаа, арай дэвшилттэй гэсэн. Тэгээ бид нар нэлээ ярилцж байгаа төслийнхэнтэй ярилцж байгаа. За ерөөсөө ажилтнуудын тоог авахгүйгээр гүйцэтгэх захирлаар нь явуулъя. Хувьцааны 51-ээс дээш хувийг эмэгтэйчүүд эзэмшиж ивэл эмэгтэй бизнес эрхлэлт рүү оруулъя. Дээрээс нь том компаниудын төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүдийн 50-аас дээш хувь нь эмэгтэйчүүд байвал энийг эмэгтэй бизнес эрхлэлт рүү оруулъя. Эдгээр гурван шаардлагыг аль нэг нь хангаж явах юм бол яах нь вэ? Эмэгтэй бизнес эрхлэлт гэдэг рүү оруулаад тэгээд тэр олон улсын бусад хөнгөлөлтөө санхүүжүүлэлт өөр бусад асуудлууд дээр илүү дэмжлэг үзүүлэх гэдэг ангилаа авч үзье гэдэг төсөл одоогийн байдлаар бол ингэж явж байгаа гэсэн. За дараагийн нэг хоёр дахь хуулийн төсөл байгаа. За тэгээд эхний түрүүний ярьсан хуулийн төсөл бол яг эмэгтэй гишүүд маань ярилцаад эмэгтэй гишүүдтэй танилцуулаад дэд парламент дээр тавигдана. Та бүхний саналыг аавна, та бүхэн идэвхтэй оролцоорой гэж хүсгээд байгаа юм дээ. За хоёр дахь хуулийн төсөл бол миний өөрийн маань хувь хүний хувьд гэх юм нөгөө яг нөгөө жижиг дунд бизнесүүдтэй ойрхон ажиллаж исэн учраас өнгөрсөн он тэрний өмнөх он 24-25 оны эцэст надад хамгийн хэрсэн мессеж нь юу вэ гэвэл данс хаагчлаа гэдэг мессеж хамгийн хэрсэн баггүй юу? Данс хаагчлаа. Бид нар цалингаа яаж тавих юм бэ? Яг 12 сарын 30-ны өдөр данс хаагчлаа. Ажилтнуудаа бид нар тоорцж авч өгч чадахгүй болох гэдэг штэ, тий? Гэт ингээд маш олон асуудлууд ирсэн. Тэгээ нөгөөдгийг бид нар зүүндээ олон төвшөндөө судалж үзсэн. Тэгээ хамгийн сонирхолтой нь яг ийм процессор явдаг. Өөрөөр хэлбэл татрын байгууллага аж ахуй нэгжийн хөрөнгийг шалгаад гэхдээ биднэрт хэлэхгүйгээр шалгадаг юм байна. Тэр нь. Ерөөсө бидэрт мэддэхгүйгээр тэр хөрөнгө шалгах ажиллаа шалгаад за эднийх ер нь бол бэлэн мөнгөний гүйлгээ ихтэй юм байна. Хөрөнгө багтаа юм байна. Мэдгүй ингээд бүх ингээд датануудыг шалгаад шаардлагатай бол шууд данс хаах арга хэмжээг татрын байцаагч өөрөө авах бүрэн эрх нь өөрөө хуулиар нь олгогдсон. За данс хаахта
хэдийн хугацаанд биднэрт мэдэгдэх надад 3 хоногийн өмнө мэдэгдэх юм уу 7 хоногийн өмнө мэдэгдэх юм уу надад энэ тухайн хугацаа өгөх юм уу юм уу гэдэг хуулийн зохицуулт ерөөсөө байхгүй. Тэгээс судалгаа хийгээд үзэхээр орон нутагт харилцаа адилгүй, Улаанбаатарт харилцаа адилгүй ингээд дандаа ингээд нөө татрын байцаагч тухайн одоо орон нутгийн татрын байцаагч хэрхэн ажиллахаас дандаа тэр нь хамаарат гэсэн байхгүй. За ингээд хуулийн хугацаа байхгүй. За тэгээ явсаар агаад дансаа хаагаад аж ахуйн нэгжид хэмжлэл өгөөд банкнд мэдэгдээд данс хаах ажиллагааг хийж байгаа. Гэхдээ хамгийн сонирхолтой нь юу гэвэл бас энд дахиад юу байдаг вэ гэвэл эргээд данс нээх процесс явагдахад татрын өрөө бүрэн төсөн цагтл данс нэгдэнэ. Гэхдээ энэ хизээнээс хойш үгүй 24 25 оноос хойш ийм болсон юм бэ. А 24 оноос өмнө нь бол яасан бэ гэвэл аж ахуйн нэгжтэйгээ тохирчих юм бол хуваараа баталчих юм бол дансыг нээждэг байсан юм байна. Гэтэл сүүлийн 2 жил бүр тэхээ болоод одоо бүр сүүлдээ ингээд нөгөө нэлээ юм юу болж штэ одоо эрх мэдэл амтагдаж эхэлж штэ одоо ингээд данс хаагаад ээж болох юм байна гэх. Ингээд бүрэн татвар төлөгцсөний дараа л данс нэгдэж байгаа. Тэгээ энэ хооронд аж ахуйн нэгжүүд гомдол гаргасан тоо гэдэг ингээд 90 эдэн мянган аж ахуйн нэгж 92 мянган аж ахуйн нэгжийн дансыг хаасан гэдэг байхгүй. Энэ дотор яг данс хаасантай холбоотой гомдол гаргасан хэдэн аж ахуйн нэгж вэ гэдэг хаасан. Лавлгаа аваад материалыг аваад үзэхэд 3-4 аж ахуйн нэгж байсан. 92 мянган аж ахуйн нэгж байсан. Бус нь бүгд ерөөсөө гомдол гаргадаггүй. Яагаад таад гомдол гаргадаггүй? За энд дансаа хаалгаж исэн юм байна. Дансаа хаалгаж үзчихсэн юм байна. Тэжгүй гайгүй мэн зүг. Магадгүй нууц ээж болно тий бизнесийн нууц ээж болно. Тэгээ та хэдийн ширээн дээр QR код тавьсан байгаа. Энэ хуулийн төсөлтэй холбоотой хэдэн асуултууд бичсэн. Тэр асуултандаас хариулаад өгөөрэй гэж хүсгээд байгаа юм тий. Та хэд маань завсарлагаанаар бүглөөд өгөөрэй гэж. За тэгээ энэ дээр юу гарсан бэ гэвэл гомдол гаргах процесс огт бодиттой хэрэгждэггүй буюу эргээд аж ахуйн нэгжүүд маань нөгөө татрын байцаагчтайгаа харьцдаг учраас нөгөө гомдол гаргах яг бодит нөхцөл байдал биднэрт яг бодиттой жинхнээсээ байна уу гэвэл байхгүй гэсэн. Ямар ч боломжгүй гэсэн. Эргээд нөгөө татрын байцаагчтайгаа нүүртүүлнэ тий. Дахиад тэр чи одоо хэдэн 2 3 жил 4 5 жил тэр татрын байцаагчтайгаа харилцах ажил болно шүү. Тэгэхээр ерөөсөө яг бодиттой бидний тэр гомдол гаргах энэ данс хааж байгаа чи бодиттой байсан юм уу? Тэнд ямар нэгэн хяналт байдаг юм уу? Хэдийн хэмжээний татрын өртөө бол дансыг хаах юм, яах юм гэдэг процесс ерөөсөө байхгүй гэсэн. За энэ нь өөрөө хуульцсан за энэ яг нэг аюутай холбоотой, гомдолтой холбоотой. Хэрвээ гомдол гаргах юм бол аж ахуйн нэгж гомдол гаргах юм бол дүүргийн татрын албандаа гаргана 30 хоногийн дотор шийднэ. Дүүргийн татрын албанд гомдол гаргасны дараа нөгөөх нь 30 хоногийн дотор шийдэх хэсэг хариугаа өгнө. Тэгээд 30 хоногийн дараа дахиад шүүхэд хандах буюу данс хааснаас хойш доор хаяж 90 хоног зарцуулж энэ процесс өөрөө шийдэгдэнэ. Тэгэхээр энэ чинь өөрөө ямар ч бодиттой процесс биш байгаа байхгүй юу? Дансаа хаалгачаад хин 90 хоног тэгээ гомдол гаргаад явах тийм бизнес гэж угаасаа байхгүй шүү дээ. Тэгээд бүтэн 90 хоногоор бизнес зарцсан гэж байхгүй тийм. Тэгээ энэ бүхэн чинь маш олон хүндрэлүүдийг аж ахуйн нэгжид аваачдаг. За бидний хийсэн судалгаагаар бол жишээ нь одоо хувь зээл авч дансныхаа битүүмжлэлийг нээлгдэг тийм. Эргээд нөгөөх нь хүүгийн заардал өгсдөг, нөгөөх нь дахиад хувийнхаа дансаар орлого авах хэрэгтэй гардаг. Эргээд дахиад яах нь аж ахуйн нэгжээс гадна өөрөө татвар төлөгч болж эхэлдэг, дахиад өөрөө нөөдлөгчөөр бүртгүүлэх хэрэгцээ шаардлага гардаг гэдэг ингээд маш олон асуудлууд үүсгдэг учраас энэ асуудлыг өөрчлөё гэж байна. Тэгэхээр энэ дээр энэ бол нэг тийм төвөгтэй процесс уг нь бол биш. Энд ямар одоо том юм эрх мэдлийн тэнцвэр алдагдаад байна гэвэл аж ахуйн нэгж одоо татрын байцаагч хоёрыг бид нар шууд нүүр тулаад нэг нь захиргааны чиг үүрэгтэй, төрийн чиг үүрэгтэй байгуулах шүү дээ. Эрх мэдэлтэй тийм илүү одоо эрх мэдэл өндөртэй. Нөгөө талд нь яг нөгөө газраас үйлчлэгээ авдаг энэ хоёр хүний хооронд эдийн засгийн харилцаанд бид нар шууд оруулаад байгаа нь өөрөө яг эдийн засгийн агуулгаараа бол энэ өөрөө тэнцвэртэй бус харилцаанд аж ахуйн нэгжийг оруулаад байна. Тэгэхээр энд бол заавал хөндлөнгийн хяналт буюу субъект бол заавал орж ирэх ёстой гэдэг ийм одоо зүйл байдаг. Тэгээ нөгөө талаараа бид нар одоо хэдийгээр мөнгө данс хаалгаж байгаа ч гэсэндээ бид нар өөрсдөө одоо юу гэдгийг шүүх цантаад баригдахаар бол бидний одоо зорчих эрхийг хязгаарлахаар бол заавал шүүхийн шийдвэр гардаг үстэй. Тэгвэл миний мөнгийг зогсоогч байгаа бол яагаад тэнд шүүхийн шийдвэр гарахгүй байгаа? Яагаад шүүхтэр очиод татрын байцаагч баасан жаргалын дансыг заавал хаах ёстой? Яагаад гэвэл эднийх татраад өлөхгүй 3 сар өнгөрөөсөн. Эдний хөрөнгийн байдал ийм байна гэж шүүхтэр очиод бид нар өөрсдөө шүүхтэр очиод үгүй
бид нар наад докторыг чинь 2 сар 3 сарын дотор төлчих боломжтой. Энэ чинь манай урсгал хөрөнгө энэ доктор чинь 80% нь урсгал зардал явж байгаа, ажилтнуудын цалин явж байгаа гэдэг ийм мэтгэлцээнийг хийгээд дундаас нь хөндлөнгөөс нь шүүгч шийдвэр гаргах ямар ч процесс байхгүй гэсэн. Тэгэхээр энд ерөөсө хөндлөнгийн процессыг л оруулж ирэх ийм одоо хуулийн төсөл явж байгаа гэсэн. Тэгээд энийг бас би та бүхэнд энэ QR судалгаанаага энийг бас би бас яагаад ингэж аж ахуй нэгжүүдэд танилцуулаад худалдаа ажилтны танхим, Улаанбаатар танхим гэдэг ингээд бусад нөгөө ажил олгогч эзэдийн нэгдсэн холбоо гэдэг бусад бас бизнес эрхлэлийн танхимуудтай бид нар хамтарч ажиллаж байгаа. Тэгээд энийг яагаад ингэж доороосоо яваад байгаа юм бэ гэвэл нөгөө хуулийн төслийг өргөн барих яг энэ процесс дээр бид нар сангийн ам дээр бол маш том асуудалтай нүүр тулж байгаа. Мэдээ сангийн ам маш дургу байгаа. Хамгийн гол нөгөө төсөв бүрдүүлэх зорилготойгоор бидний ансыг хаагаад байгаа процесс явагдаад байна шүү дээ. Тэгэхээр мэдээж энэ бол сангийн ам засгийн газрыг давна гэдэг айгүй том одоо босго сорилттой нүүр тулна. Тэгэхээр энэ процессыг бид нар илүү шударга ясанд нийцүүлж илүү одоо аль нь тэгш эрэхтэй тэнцвэртэйгээр яагаад данс харах ёстой, яагаад данс харах ёсгүй юм бэ гэдгээ тохиролцож магадгүй данс харах ёстой гэвэл хоорондоо хуваар гаргаад данс нь нэгддэг байдаг тэр процессыг л оруулж ирье гэдэг энэ зүйлийг хийхин тулд дахиад нөгөө аж ахуй нэгжүүдийн дэмжлэг, дахиад иргэдийн дэмжлэг, дахиад засгийн газар чахалт үзүүлэх ийм одоо дэмжлэг парламентд хэрэгтэй байгаа. Тэгэхээр бас өнөөдрийн бас хоёр танилцуулж байгаа хуулийн төсөл маань хоёулаа та бүхний оролцоотойгоор бид нар хамтдаа байж батлуулах ийм боломжтой хуулийн төсөл шүү. Тэгээд эмэгтэй гишүүдтэйгээ 24 оны шинээр бүрдсэн парламенттайгаа та бүхнийг бас үргэлж хамт байгаарай гэж хүсье. Дашрамж хэлэхэд манай 126 гишүүний 81 гишүүн нь анх удаа сонгогдсон шинэ гишүүд байдаг. Тэгээ нөгөө шинэ гишүүд энэ удаа урд өмнө хожид одоо байгаагүйгээр маш олон шинэ гишүүд орж ирсэн учраас маш их өөрчлөлт шинжилтийн дуу хоолой давлгаанууд явж байгаа. Одоо маш их бодит ингээд нөгөө амьдрал дээр болдог олон асуудлуудыг илт гаргаж ирж ярьж байгаа. Тэгээд энэ бүхэн гэхдээ бидний хувьд нөгөө наюулаа шинэ учраас наюуланд нь яах нөгөө улс төрийн нөгөө амар туршлага байхгүй учраас зарим тохиолдолд зарим санаачлагууд маань унж байгаа. Тэгээд энэ бүхэнд харин та бүхний маань дэмжлэг оролцоо маш их хэрэгтэй байдгийг шүү. Тэгээд эмэгтэй гишүүдийнхаа санаачилж байгаа эмэгтэй бизнес эрхлэлийг дэмжих тухай хууль болоо бас яг энэ данстай холбоотой асуудалтай гарч ирж байгаа энэ хуулийн асуудалтай бас та бүхний дэмжлэг үзүүлээсэй гэж сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээд бүгдээрийнх нь бизнесийн үйл ажиллагаанд нь амжилт хүсье. Орлого ашиг ариун байх болтугай. Ажилтнуудаа үр өгөөж нь хүртэж явах болтугай гэж хүсье. Бүгдээрийнх нь баярлалаа.